Ерөнхий сайдын хувьд таны дотоод болон гадаад бодлогын зорилтуудыг биелүүлэхэд хэр хүнд болсон гэж бодож байна. Учир нь Америк нэгдсэн улс түншлэл өмнөшгөө байхаа болж тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдсөн. Түүнчлэн Америк нэгдсэн улстай ялангуяа худалдааны салбар гээд хоёр талын хамтын ажиллагааны чиглэлд тодорхой асуудлууд байна. Ерөнхийлөгч Дональд Трампын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас Канадын эдийн засаг тэр дундаа ган, автомашин, хөнгөн цагааны салбарууд ихээхэн хохирол амссан. Ирэх зуун Америк нэгдсэн улс, Мексик, Канадын худалдааны хилцээрийг дахин хилцэх үед та ямар стратеги барих вэ? Тухайн үед Америк нэгдсэн улсын эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийлөгч Дональд Трамп тарифын асуудалд арай өөр өнцгөөс хандах түвшинд очно гэж найдаж байна уу? Бид Америк нэгдсэн улсын эдийн засаг хамгийн сайнараа байгаасаа гэж хүсдэг. Гэтэ түүнээс ч илүүгээр Канадын эдийн засгийн өсөлтөд илүү үр дүн хүсдэг. Тиймээс бидний стратеги Америкийн эдийн засаг сулрахыг хүлээж хилцээний байр суурь өөрчлөгдөн гэж найдахад бус, харин Канадад хамгийн ашигтай тусах гэрээ эзлэхэд оршино. Бид одоогоор хамгийн сайн худалдааны хилцээрийг хийгээд байгаа. Америк нэгдсэн улстай хийж буй худалдааны 85% татвараас чөлөөлөгдсөн. Америктэй худалдаа хийдэг улс орнуудын дундаас бидний дундаж тариф хамгийн бага буюу 5.5% байна. Бид сайн байр суурьнд байгаа төдийгүй хоёр гол асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Нэгдүгээрт таны асуусанчлан Америк, Мексик, Канадын худалдааны гэрээг дахин хилцэх асуудал. Хоёрдугаарт гол салбарууд болох ган, автомашин, хөнгөн цагаан, ойгоос гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудал чухал байна. Эдгээр салбарт Канада, Америк нэгдсэн улс, Мексикийн эдийн засгийн уялдаа холбоо, Америк нэгдсэн улсын өрсөлдөх чадварт маш чухал гэдгийг бид улам бүр тодорхой харуулахыг зорьж байна. Жишээлбэл ган болон автомашины үйлдвэрлэлийн салбарт Канадад үйлдвэрлэсэн автомашинд ордог, Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн эд анги. Материалын эзлэх хувь дотоодын зах зээл дэх Америк автомашинд ордог материалын хэмжээнээс ч өндөр байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр салбарт Канада, Америк нэгдсэн улсын эдийн засгийг дэмжиж хүч хэрхэгжүүлж байгаа. Бидний стратеги бол энэ уялдаа холбоог илүү сайн олгуулж зөв үнэлүүлэхэд чиглэж байна. Тэгэхээр хоёр улсын хөгжил эдийн засгийн байдал хоорондоо нягт холбоотой байна гэсэн үг байх нэ. Гэхдээ ерөнхийлөгч Дональд Трампын талаарх таны хандлага албан тушаалаа хүлээн авснаас тань хойш өөрчлөгдсөн байна. Та түүнийг нэгэн үед дээрэнгүй үзэлтэн гэж нэрлэж дээрэнгүй шахалтад бууж өгөхгүй тэмцэнэ гэж хэлж байсан шүү дээ. Энэ оны 2 дугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэрч бид дээрэнгүй үзэл бууж өгөхгүй сүрэн зогсноо гэж ярьж байсан. Мэдээж сонгуулийн кампанит ажил төр засаглах үе хоорондоо ялгаатай. Гэхдээ таныг дээрэнгүй үзэл бууж өгөлгүй сүрэн зогсохыг хүсэж байсан хүмүүсийн хувьд та кампанит ажлын үеэр амлснаа төдийлөн хэрэгжүүлээгүй гэж бодож магадгүй байна шүү дээ. Нөхцөл байдлыг боддоор харах хэрэгтэй. Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд хариу тариф тогтоосон дэлхийн 2 улсын нэг нь манайх. Тариф үр дүнгээ үзүүлэх хүртэл бид тарифаа барьсан хэвээрээ байна. Бид Америк нэгдсэн улсад тавьсан хариу тарифаа цуцлах үед бараа бүтээгдэхүүний бараг 85% орчим хувь нь тарифгүй болсон. Харин үүнээс өмнө Трампын арга хэмжээний улмаас манай улсын бараа бүтээгдэхүүний 3/2 нь тарифт өртөөд байсан. Тэгэхээр бидний хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгсөн гэсэн үг. Гэхдээ Дональд Трамп өөрийн эрх мэдлийг харуулсан тийм үү? Жишээлбэл дижитал үйлчилгээний татварын тал дээр таныг энэ тухай зарлахад Дональд Трамп дургуутсаж та шийдвэрээ буцаасан шүү дээ. Дижитал үйлчилгээний татварыг хэдэн жилийн өмнө зарлаж байсан. Сая харин хэрэгжиж эхлэх гэж байсан. Дональд Трамп хүлээн зөвшөөрөөгүй учраас хэрэгжиж чадаагүй тийм үү? Бид шийдвэрээ гаргасан байсан. Харин үүнээс хэдэн 7 хоногийн дараа Дональд Трамп хоёр улс хоорондын дийлэх худалдаа тарифгүй байх ёстой гэсэн зарлигт гар үсэг зурсан. Маш өргөн хүрээний асуудал үүсгэж байгаа шүү дээ. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ? Та өмнө нь арай өөр байр суурьтай байсан шүү дээ. Миний үүрэг бол Канада улсад хамгийн ашигтай хилцээ хийх. Одоогоор манай хилцээ дэлхийн бусад орноос хамгийн ашигтай нь байгаа. Харин дараагийн асуудал нь Америк, Мексик, Канадын худалдааны гэрээ. Илүү өргөн үрийг хамарсан энэхүү гэрээ цаашид яах вэ гэдэг асуудал яригдана. Одоогоор бид Америк нэгдсэн улстай хамтран гэрээг боловсруулж байгаа. Нэг зүйлийг тодруулъя. Америк нэгдсэн улс ойрын ирээдүйд Канадыг Британи болон Европын холбооны орнуудтай хилцээ хийхэд илүү давуу хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл эдгээр улсын эдийн засаг Америк нэгдсэн улсаас ихээхэн хамааралтай. Одоо ихтэй энэ байдал өөрчлөгдөж байна. Тиймээс Америк нэгдсэн улстай харилцаагаа тогтворжуулах нь зүйтэй.
Америк нэгдсэн улс юуг нэн төрөнд тавихаа шийдэх бүрэн эрхтэй. Бид ч хийсэн сонголтыг нь хүндэтгэнэ. Бидний зүгээс Америктэй худалдааны харилцаагаа докторжуулахыг зорино. Америк нэгдсэн улс шин зорилтуудынхаа хүрээнд тавьж байгаа шаардлагуудын аль нь Канадын эрх ашигт хамгийн ихээр нийцэх вэ гэдгийг тодорхойлно. Бас нэг чухал зүйл бол өшөө юу хийж болох вэ гэдэг асуудал. Энэ нь магадгүй миний эрхийн сайдаар сонгогдсон шалтгаануудын нэг байх. Бид Америк нэгдсэн улсын авснаас илүүг өөрсдөө өгөх чадвартай гэдгийг анханасаа илэрхийлсэн. Бидэнд нөөц боломж нь байгаа. Илүү хүчтэй нэгдсэн эдийн засгийг бий болгож чадна. Үүнд чиглэсэн чухал алхмуудыг аль хэдийнэ аваад эхэлсэн байгаа. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Тийм ээ, гэхдээ гарах үр дүн нь илүү чухал. Бид дахиж хизээч ийм байдалд орохыг хүсэхгүй байна. Тиймээс үүнийг эх орондоо барихаас гадна гадаад зах зээлийг төрөлжүүлнэ. Бид энэ ярилцлагыг Лондонд хийж байна. Миний Лондонд байгаа нэг шалтгаан нь Их Британтай худалдааны харилцаагаа гүнзгийрүүл. Канадад шинэ зах зээл хэрэгтэй. Танай улсад худалдааны 75% нь Америк нэгдсэн улстай хийгддэг. Энэ нь одоо асуудал үүсгээд байгаа шүү дээ. Тийм ээ, одоогийн нөхцөлийг өөрчлөн. Та ерөнхийлөгч Трампаас юу сурсан бэ? Юу сурсан гэж юу? Би ерөнхийлөгч Трампаас маш их зүйл сурсан. Хүн үргэлж бусдаас суралцдаг. Би үүний үн цэнийг бүрэн ойлгосон. Ямагт энэ зарчмыг мөрдөж чаддаггүй ч үр дүнтэйг нь ойлгосон. Түүний арга барил нь олон зүйлийг нэгэн зэрэг хийж илүү их үр дүнд хүрэх. Трамп өөрийн гэсэн үр дүнд хүрэх аргатай. Олон асуудал дэвшүүлж яриа хэлцээрийг давмгаалах өрмөц арга барил ашигладаг гэж хэлж болно. Та карбон татварыг цуцлах тушаалд камерын өмнө гарын үсэг зурж байхдаа тун багталтай харагдаж байсан. Яг л ерөнхийлөгчийн цахимж зурах хэв маягтай төстэй байсан. Ер нь таны хувьд албан үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэв маягийг баримтлах шаардлагатай байдгүй. Камераар харсан зураглал Канад хэв маягийн биш санагдсан юм л да. Сайн мэдгүй юм да. Сонирхолтой л юм. Шахалт дарамт ихтэй ч юм уу. Эсвэл тодорхойгүй нөхцөл байдал их бага үед хамгийн гол нь шулуухан тодорхой байх нь үнцэнтэй үйлдэл. Таны сая дурдсан жишээн дээр тайлбарлая. Тэр бол би ерхий сайд болсон анхны өдөр. Хамгийн ихний ажил маань карбон татварыг хүчингү болгох байсан. Миний дараа хийсэн гол ажил бол тусгаар тогтнол түүх соёлоо онцлон тэмдэглэх хүрээнд Европ, Их Британь, Канадын Арктикт айлчилж, Канадыг үндэслэгч болох Франц, Британь, Канадын угуул иргэдтэй уулзах явдал байлаа. Үүний зэрэгцээ эхний хоёр устай худалдааны хилцээр байгуулж Арктикт батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлд хөрөнгө оруулах асуудалд төвлөрсөн. Карбон татварыг цуцалсан болон энэ бүх айлчлал иргэд худалдааны хилцээр байгуулахаас гадна улсын аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Those trips had substance because they were setting up trade agreements and security, but they also had Мэдээж нөгөөтэйгөр улсынхаа түүх тусгаар тогтнолоо давхар харуулсан бэлэг тэмдгийн чанартай үйлдэл байсан. Хямрал, ялангуяа худалдаа, эдийн засгийн хямралтай тулгарх үед мөн ерөнхийлөгч Трамп 51 дахь муж болгох санааг илэрхийлсэн гээд улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудал хөндөгдөж байгаа энэ үед дан ганц шийдэмгий үйлдэлээс гадна шийдэмгий харагдах нь ч нэн шаардлагатай байсан. Бид үүнийг л хийсэн.